Яг тэ Монголын төрийн түүх бол хэдэн мянганы түүхтэй. Манай Монгол мордон монголчуудын өвгдөөдөөс эхлээд хүмүүрнээс эхлээд Монголын төрийн түүх явдаг шүү дээ. Монголын төрийн түүх. Өнөөдөр баян зүрх дөрвөл баян найрамдлын орон гэж байгуулагдсанаас хойш өнөөдөр 60 жил болж байна. Нэгэнсэндээ нэгэн жарны түүхийг бүтээж илгээ. Эндээс ч өмнө баян зүрх дүүргийн төрүүчийн хороодын түүх, тэгэл нийслэлийн түүх, гэдэг дөрвөн уулын дунд байгуулагдсанаас хойш түүх гэдэг ингэж ярих юм бол одоо энэ дөрвөн уулын дунд байгуулагдсан нийслэлийн түүх, төр захиргааны байгууллагын түүх бол асар их. Энэ нэг бол бид зөвхөн 60 жилээр ингээд тастаж авч үзэж байгаа асуудал юм л да. 1965 онд нийслэл дөрвөн дүүрэг байгуулагдахад ардын их хурлын төрөлхтөний зарчлагаар байгуулагдж байсан. Дөрвөн дүүрэг байгуулагдана гэдэг чинь Улаанбаатар хотын төр захиргааны бие даасан байгууллагатай болгосон гэсэн. Өнөөдөр 60 жилийн болж. Дөрвөн дүүрэг найрамдлын оройн дүүрэг байгуулагдсанаас хойш 1966 оноос эхлээд Улаанбаатар хотод одоо бүтээн байгуулалтын маш их том ажил өрөөсөн. Энэ социализмын хүн социализм одооны залуучууд социализмын үеийг жаахан дутуу үнэлээд байх шиг би санагддаг. Социализмын үед ажиллаж байсан, социализмын үед Монгол орныг бүтээн байгуулсан нэрнүүд асар их ажлыг бүтээн байгуулж ирсэн. Одоо ингээд 1966 онд Улаанбаатар хотод одоо том үер болоход Улаанбаатар хотын бүгд суваатныгаар, коммунист суваатныгаар энэ үеийн том далангуудыг чинь байгуул. Тэгээд зэрэгцээ тэр бүтээн байгуулалтыг байгуулж ингэж байсан. Тэгээд найрамдлын орон гэдэг бол одоо ажилчны орон, октябрийн орон, экваторын орон гэдэг найрамдлын орон бол одоо найрамдал Монгол төрлийн найрамдлаар байгуулагдсан мекер орон тэгээд энэ бусад үйлдвэр аж ахуйн газрууд, эмнэлэг төвлөрсөн байгууллагууд энэ бүгдийг үүссэн юм юм. 1992 оноос хойш засаг захиргааны нутаг дэвсгэрийн төвний удирдлагын тухай хууль гарснаас хойш дүүргүүд одоо биеийн дааж өөрийн нутгийн өөрийн удирдлага хурал бий болж хурлаараа төсөв санхүүгийн шийддэг, бүтээн байгуулалтын шийддэг ийм болсон. Нэгэнт биеийн дагаад ингээд ажиллаад ирсэн учраас нийслэлч тэр дүүргүүдэд тэр өөрийн гэсэн сүлд туг бэлэгдэл шагналын системүүдтэй болох шаардлага гараад тэгээ баян зүрх дүүргийн сүлд туг бэлэгдлийг байгуулж иргэдийн төлөөлөгчтэй хурлаараа хэлэлцүүлж бэлэгдлээ байгуулсан, тугаан байгуулсан. Дараа нь Улаанбаатар хотын одоо тахилгын голчийг хөндлөх болсон. Улаанбаатарчууд өнгөтэй өдөө явах уу, баян чинэлэг явах уу гэдэг асуудал бол баян зүрх хайрны тахилгаас шалтгаална. Чингис хаан Бүгцэргийн харц үлдээ баян зүрх хайрханд дахиад ард нь гүнжээ хоолоод Бүгцэргийн баяр наадмаа хийж буян гიშгэ хураалдаг байсан үе. Тэгээд энэ баян зүрх хайрханы тахилгын дэвжээр хорин хөтөлбөрийг хийгээд баян зүрх дүүргийн өмнө хамхрын тэнд ногоон төлбөр гэж юм. Тэнд одоо баян зүрхийн өдөрлөг наадмыг хийдэг ийм уламжлалт тогтсон. Тэгээд энэ баян зүрх дүүргийн ард түмбэл өнөөдөр Улаанбаатар хотын нийт хүн амын одоо арга 80 орчим хувийн баян зүрх 400 мянган хүн баян зүрх дүүрэгт байж байна шүү дээ. Энэ бол асар том. Өнөөдөр нэг аймгийн дайтай нэг аймаг 30-40 мянган хүн амтай гэж бодох юм бол одоо 400 мянган хүн чинь 8 аймгийн дайтай байна. Тийм учраас Улаанбаатар хотын одоо энэ төр захиргааны байгууллагууд ямар их ачаалалтай ажилтдаг нь бол харагдаж байна. Анх үндсэн шинэ үндсэн хууль батлагдахад би чимэд гайда үндсэн хуулийн бүтэлбэр болжээ гэдгийг бол анх санал тавьж хэлж байсан. Нийслэл, аймаг, дүүрэг, сум гэж хөөжлөгдөх ёстой. Тэгээд чимэд тогшоолоо нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гарч байж энэ нийслэлийн бүх эрх зүйн асуудал зохицуулагдана гэж хэлж байсан. Тэгээд би нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, төрийн албаны тухай хууль алиалын 2 удаа боловсруулахад соёлонд комиссийн бүрэлдэхүүнд нь орж боловсруулж байсан. Тэгээд явдгандаа энэ хойд үе залуучууд маань улам боловсруулах гэж хууль эрх зүйн орчингуудыг сайжруулж байгааг бас баярлаж явдаг юм аа.
За одоо баялаг төргийн бэлтгэлийн хувьд бид ялангуяа залуучууд одоо банкар нахаа гэх янз янзын байдлаар ярьж байна. Тэгэхээр та яг энэ бэлгэлээр бас төлөөлөж юуг одоо төлөөлөж хэлхийг зорьсон бэ? Аливаа бас энэ бэлтгэлийн хийхэд бас түүхтэй зөндөө олон зүйл ярьж байвал нэг талбайтай байдаг гэж түрүү та ярьж байсан. Тэгэхээр энэ ерөөсөө цагаан арслан хуучин баян зүрх дүүрэг энэ цагаан арсланг бас нэг орон төсгөө гаргаж ирээгүй шиг байна. Хуучин ганц цагаан арслан байсан. Тэгээд энэ шинжил ухааны актемд одоо төв хөрөлд хүсэлт тавьад энэ баян зүрх хайрхны эзэн юу вэ, савдаг нь юу вэ гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд баян зүрх хайрхны одоо гол эзэн бол ар цагаан арслан байна. Савдаг нь бол нохой байна гэсэн шинжил ухааны актемийн дүгнэлт гарч ирсэн. Тэгээд энэ баян зүрх хайрхны одоо гол бэлтгэлийн цагаан арслан баян зүрх хайрхныхаа сүлтийг болгож ингэж байсан. Тэр нь тэгээд Улаанбаатар хотын одоо хан уулын чинь одоо гол эзэн нь хан гардаг шүү дээ. Сонгон хайрхан дүүргийн гол одоо эзэн нь согтоо өвгөн байна. Чингэлтэй хайрханых бол одоо тэр номд ёо дээр үед энэ өвгдөөдөөс сэглээд чингэлтэй хайрхан бол бясалгал хийдэг намын орд байсан байх. Чингэлтэй. Тэгээд энэ хан уул сонгон чингэлтэй гурван хайрхан дахиад баян зүрх хайрхандаар гол буян гიშгэ хоройлдог. Галын наадамтай дахилга хийдэг. Ийм биш. Тэгээд энэ нэг өвгдөөдсийн үе дамжиж боломжилж ирсэн. Нэг ёсондоо Чингис хааны дахилгын үеэс гэж судалсан тэр бүх зүйлийг л сүлтэн болгосон асуудал юм шүү. Тэгээд энэ бол ганц миний үгтэй зүйлээс нэг хамт олонны үгтэй гэж ойлгож байгаа шүү. Түүний үгтэй төлөвлөлттэй хурлаар бодлоо гэж хамт олонны. За ингээд түүхт 60-т аим бас баяр тохиолж байна. За түүхэн хурал яг 4 сарын 14-нд тогтоолоо тий. Яг энэ өдөр бас эрдээ хурал хуралдаж байна. Тэгэхээр та энд бас хүндэтгэлтэйгээр ирлээ. Тэгэхээр бас өөрийн сэтгэлээ олзоод баярын мэндчилгээ төвшүүлэх үү. Үе үеийн одоо маш олон төрлийн албан ажиллагчид за энэ дүүрэгт амьдарч байгаа 453 иргэд байна тий. Тэгээд бас нийслэлийн үндсэн дүрмдүүгийн нэг гэдэг чинь бас нэлээд их төвхтэй одоо хөгжлийн хүч чадал өргөж шүү дээ. Тэгэхээр энээр таас өөрийнхөө сэтгэлийг хэлжээ. Энэ Монгол улсын хуамата 3.1 хэдэн сая гэж ингэж яриад байна шүү дээ. Тэгэхэд өнөөдөр талын Улаанбаатар хотод байж. Тэгээд Улаанбаатар хотын төр захиргааны байгууллага ямар их ачаалалтай ажиллаж байна вэ гэдэг нь ойлгомжтой. Хичнээн юм захимжиж байлаа ч гэсэн энэ чинь цаана дандаа хүн байж. Энэ болгоно чинь төрийн албан хаагчид ажиллаж байна. Сүүлийн үед бол одоо төр данхайлаад гэж яриад байдаг. Төр данхайж байгаа ч юм биш төрийн үйлчлэгээ хардманд бол нарийн үйлчилж байна гэсэн үг. Ингээд энэ Сүхбаатар баян зүрхтэй төвийн дөрвөн дүүрэг байгуулагдсан. Тэр дотроо баян зүрх байгуулагдсан 60 жилийн хойд тохиолдуулж баян зүрх дүүргийн үе үеийн хурлын төлөөлөгчид, үе үеийн төрийн хаагчид баян зүрхийн дүүрэгт унган болон суугуул иргэдэд да аль баярын мэндийг дэвшүүлж, элгээрийн хамгаалан, төрлөөрөө төвшин жаргал тавиад баян намсараа шиг баян найдан жүдэг болсон шиг өнөр хадаж жаргалтай амьдарч үе дамжин ураг удмаараа мөнхөрч явахын үлдээтэй ерөөлийг энэ тал шиг өргөе. За